Сайн байцгаана уу? Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр илсэн 197 орон цөлжилт газрын асуудалд анхаарлаа хандуулж, хамтын хүчээр асуудлаа шийдвэрлэж, хамтын шийдвэр гаргах, ирээдүйн сайн сайхны төлөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэгдсэн цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал манай улсад 2026 онд зохион байгуулагдана. Энэхүү талуудын баг хурал нь Монгол орноо дэлхийд сурталчлах, түншлэл, хамтын ажиллагааг өсгөх боломжтой бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, үнэт зүйлийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. COP17 мэдээллийн цагт анхаарлаа хандуулна. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын урьа санаачлаг сэдэвчилсэн өдрийн талаарх мэдээллийг 2026 оны 1-р сарын 2-ноос олон улсад зарлана. Талуудын 17 дугаар баг хуралд оролцох зочдыг хүлээн авах зочид буудлын судалгаа хийгджээ. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах төр байгууламжийг 2026 оны 7 дугаар сард барьж дуусгана. Цөлжилт газрын дороотлын үнэлгээг 5 жил тутамд хийдэг. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд талуудын 16 дугаар баг хурал 2024 оны 12 дугаар сард Саудын хаант улсын Риад хотод болсон хуралд 45,000 хүн оролцож 350 гаруй арга хэмжээ зохион байгуулж 39 шийдвэр гарсан байдаг. Цөлжилт газрын дороотлолтой тэмцэж буй улс орнуудын сайн туршлагуудаас суралцах, хөрөнгө оруулалт хийх боломжийг зарлаж, нөгөө талаас санхүүжилт хүсч буй орнууд нь хэрэгцээ шаардлага тодорхойлох зэргээр олон арга хэмжээ зэрэг болж байдгаараа талуудын баг хурал өөр өөрийн онцлогтой болдог. Сауди Арабын хаант улсын засгийн газраас нодонгийн өөрийнхөө хурал дээр 3 асуудлыг маш том болгож гаргаж ирсэн. За нэг нь шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт технологиг ашиглаж цөлжилт газрын дороотлолтой тэмцэе. Энэ бол одоо энэ цөлжилтийн конвенцийн өмнөх талуудын байгууллагаар болж байгаагүй гаргаж байгаагүй санаачлага байна. За хоёрдугаарт нь бүхэл талын оролцогчдыг энэ хуралд оролцуулдаг байя. Хүүхэд залуучууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хвшил бүгдийг нь оролцуулъя гэдэг асуудал байсан. За гуравдугаарт хувийн хвшилд албан ёсоор үүд хаалга нээсэн талуудын баг хурал. Тэгэхээр талуудын баг хурал болгон өөр өөрө онцлогтой. 14 хоног Сауди Арабын засгийн газар ийм 3 асуудлыг маш толгойлж манлайлж гаргаж ирсэн бол манайх бас л яг ийм асуудлуудаа гаргаж ирв. Талуудын баг хурал тухайн зохион байгуулагч орноос шалтгаалan өөр өөрийн онцлогтой болдог. Цөлжилт газрын дороотол гангийн асуудлыг шийдэх энэхүү талуудын 17 дугаар баг хурлаар манай улс 3 санаачлагыг дэвшүүлж байгаа бөгөөд 6 сэдэвчилсэн өдөртэй байна. Тодорхойлбол газрын өдөр, усны өдөр, тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх өдөр, агаар хүнсний өдөр, санхүүжилтийн өдөр, хүний өдөртэй байхаар конвенцийн газартайгаа тохиролцжээ. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын урьа санаачлаг сэдэвчилсэн өдрийн талаарх мэдээллийг 2026 оны 1-р сарын 2-ноос олон улсад зарлана. Монгол улс зохион байгуулагч орны хувьд ямар асуудлуудыг илүү түлхүү COP17-гийн үеэр гаргаж ирэх вэ гэдгийг бол ярилцаад 3 санаачлаг гаргаж ирж байгаа. Нэгдүгээрт Монгол улсын газар нутгийн 70-80% нь бэлчээрийн ангиллалд ордог. Дэлхий дээр бэлчээр бүхий улс орнууд 120 байдаг. За дээрэс нь дэлхийн хуурай газар нутгийн 50% нь бэлчээрийн ангиллалд байдаг. Энэ том орон зайг хэн төлөөлөх вэ гэхээр нүүдлийн соёл иргэншилтэй газар нутгийнх нь бараг ихэнх хувь нь бэлчээр ангиллалд байдаг Монгол улс л энийг авч олон улсын давцанд гаргаж ирнэ. Тэгэхээр бид нар бэлчээрийн тэргүүлэх санаачлага гэдэг санаачлагыг боловсруулад эцлээд дууссан байгаа. Хоёр дахь санаачлага нь усгүй бол газрын асуудал ярих болохгүй. Усгүй бол ихтлхий сэргэнэ гэж байхгүй. Тийм болохоор гандуу хуурай бүсийг нөхөн сэргээхэд газар усны нэгдсэн менежментийг сайжруулах нь ашиглах нь гэдэг нэртэй юм санаачлага байгаа. За 3 дугаар асуудал нь байгальд суурилсан шийдлэр доктортой дэд бүтцийг хөгжүүлэх гэдэг санаачлага байгаа. Байгальтаа яаж уйлдуулан зохицуулах вэ? Байгальд яаж хор хөнөөл багтай шийдвэрлэхэ гэдэг нэг юм санаачлага байгаа. Энийг илүү Монголын болон гадны хувийн хвшлийн байгууллагад байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээж өгөх боломжтой байдлаар бол тодорхойлохыг
тодорхойлохоор ажиллаж байгаа. Дараагийн мэдээг хүргэе. Цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд 8-аас 10,000 төлөөлөгчид оролцох төлөвлөгөөтэй бөгөөд манай улсын дотоодын эдийн засагт оруулах хувь нэмэр нь ихч гэлээ. Зочдоо тав тухтай байлгах, сайхан сэтгэл үлдээх нь түүнээс ч илүү чухал юм. Зочдыг хүлээн авах буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг хариуцсан соёл аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудалд хариуцсан дэд хорооны анх дугаар хурал боллоо. Хурлын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулно. Бидний хувьд нэгдүгээрт энэ арга хэмжээний үеэр зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээ за мөн одоо дотор тохичлолт нь Монголын соёлын ямар агуулгыг харуулсан байх юм. Одоо ирсэн зочид маань аль аль зочид буудалд байх юм, зочид буудлын одоо ая тухтай байдал, аюулгүй байдал гэх мэтлэн. За бид нар урьдчилсан байдлаар аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд хандаад захиалга өгөөд буудлын судалгаа бол хийлгэсэн байгаа. Тийм мэдээж одоо Улаанбаатар болон одоо энэ захын хэсгүүд тэрэлж гэх мэтчлэн одоо энэ резортуудыг оруулаад өнөөдрийн байдлаар 18 мянган одоо ор бол байна гэж байгаа. Гэхдээ мэдээж одоо төрийн өндөрлгүүд ирэхээр нэг буудлыг тэр чигээр нь авах ч байдаг юм уу. Зарим нь бол одоо энэ улсын төрийн тэргүүнүүдээс арай өөр газар байрлана ч гэх юм уу. Бас ийм хүсэлтүүд шаардлагууд тавьдаг. Тийм учраас илүү наривчлан бид нар судлах шаардлагатай байна. Тэгээд энэ нийт одоо энэ коп болох хугацаанд зарим өдөр нь одоо маш олон хүн ирнэ, зарим өдөр нь арай багасаа цөөрөөд явдаг ч юм уу. Ийм нөхцөл байдал байх учраас илүү хөтөлбөрөө бас бид нар харж судалж тэр хөтөлбөрт одоо хэрэг хэмжээний хүмүүс өдөр өдөрт нь оролцох юм бэ гэдгийг бас мэдэх шаардлагатай. Үүнээс гадна одоо энэ COP17 хурал маань өөрөө зохион байгуулагдах энэ газрын эргэн тойронд шинээр ашиглалтанд орж байгаа байрнууд бас нэлээдгүй баригдаж байна. Тэгэхээр энэ байрнуудыг тодорхой хэмжээний тохижилт хийгээд тэгээд одоо Airbnb гэдэг үйлчилгээ байдаг шүү дээ. Тийм одоо гэрт одоо апартмент аваад үйлчлүүлдэг ийм байдлаар бас одоо ашиглаж болох юм байна гэж үзэж байгаа. Ер нь бол одоо аль болохоор яг нэгдсэн үндэсний байгууллагын бас өөрсдийнх нь өгж байгаа чиглэлийн дагуу ч гэсэн энэ хурал илүү хүртээмжтэй байх ёстой. Тэгэхээр аль болохоор олон аялал жуулчлал зочид буудал зочлох үйлчилгээний байгууллагууд эндээс бас ашиг орлогоо хүртэх ёстой гэсэн ийм одоо үзэлтэй явж байгаа. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамд соёл аялал жуулчлалын хөтөлбөр зочид буудал хариуцсан дэд хорооны анх дугаар хурал болж холбогдох яам агентлагт COP17 үндэсний хорооны ажлын алба нийслэлийн засаг даргын тамгын газар цагдаа онцгой байдлын байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтээц бүрэлдэхүүнийг танилцуулж нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар баталлаа. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр соёл урлагийн арга хэмжээг тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. COP17 мэдээллийн цаг танин мэдхүү мэдээллээр үргэлжлэн урж байна. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал анх 1997 онд Италийн Ром хотод зохион байгуулагдсан түүхтэй. COP1 Ром, Итали 1997. COP2 Дакар, Сенегал 1998 он. COP3 Ресифи, Бразил 1999 он. COP4 Бонн, Герман 2000 он. COP5 Женев, Швейцар 2001 он. COP6 Гавана, Куба 2003 он. COP7 Найроби, Кenya 2005 он. COP8 Мадрид, Испани 2007 он. COP9 Буэнос Айрес, Аргентин 2009 он. COP10 Чанвон, Бүгд найрамдах Солонгос 2011 он. COP11 Виндхук, Намиби 2013 он. COP12 Анкара, Турк 2015 он. COP13 Ордос, Хятад 2017 он. COP14 Шиндели, Энэтхэг 2019 он. COP15 Кот d'Ivoire, Абижан 2021 он. COP16 Эр Рияд, Сауди Араб 2024 он.
Талуудын 17 дугаар баг хурлын үеэр засгийн газар хувийн хэвшил, залуучууд, төрийн бус байгууллагууд өөр өөрсдийнхөө манлайллаар түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор цөлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчөд төрийн үйлчилгээний газрын эзэмшилт газарт зохион байгуулахаар баталж бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 920 га талбайгаас COP17 үндэсний арга хэмжээ болох бүтээн байгуулалт хийх талбай нь 29.9 га, үүнээс барилгажих талбай нь 5.6 га байна. Нийт 930 машины авто зогсоол 20 төр байгууламжийг барихаар төлөвлөжээ. Зөвлөжтөд тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах төр байгууламжийг 2026 оны 7 дугаар сард барьж дуусгахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд хийгдэж дууссан бөгөөд инженерийн шугам сүлжээ, усан хангамж, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлууд хийгдсэн байна. Төслийн талбайд нийт 9 нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тогтжуулах бөгөөд тухайн орчныг цаашид иргэдийн чөлөө цагаа зөв боловсөнгөрүүлэхэд тохиромжтой ногоон бус болгохоор төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хэсэгт бол байгаль орчны наривчсан үнэлгээг хийлгээд за яг энэ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт Нэгдсэн үндэсний байгууллагын бас тодорхой шаардлага хэлэлцээрийн энэ авсруултууд дээр үндэслээд хурлын төр барилга байгууламжийг бол бид бүхэн энэ хэсэг талбай дээр бол зохион байгуулан бол ажиллаж байна. Тэгэхээр бол энд цаашлаад цэцэрлэгт хүрээлэнд маань иргэдийн чөлөө цагаа өнгөрөөх энэ таатай нөхцөл болцоог бол энэ дэд бүтцийн асуудал шийдгэснээрээ бид хүн багс бүрэн хангаж өгж байгаа юм. Ер нь бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бол одоогийн байдлаар бол дэд бүтцийн асуудал ерөөсөө ороогүй шийдэгдээгүй байсан. Тэгэхээр энэ COP17 хурлыг зохион байгуулах энэ талбай дээр бол энэ инженер, цахилгаан холбоо, усан хангамж, ариутгах татвар төр шилэн кабелийн асуудлууд орж ирж байгаа нь эргээд Улаанбаатар хотын энэ зүүн тишээгээ тэлж хөгжиж байгаа энэ иргэдийн чөлөө цаг өнгөрөх бас нэг юм таатай бүс нутаг болж хөгжих юм аа. Тэгээд Нэгдсэн үндэсний байгууллага бол өөрөө яг энэ хурлыг Монгол улсад Улаанбаатар хотноо зохион байгуулагдж байгаа гол онцлог нь бол энэ манай улсын цөлжилт газрын дороотлын асуудал бол анхаарлын түвшинд хүрсэн. Энэ ч утгаараа яг улс орон болгоны төв нийслэлдээ хүлээн авч зохион байгуулдаг энэ нэр хүндтэй 197 орны 8-аас 10,000 гаруй зочид төлөөлөгчд оролцож 12 өдрийн турш хуралдаж энэ дэлхийн нийтээрээ тулгараад байгаа ган цөлжилт газрын дороотолтой холбоотой энэ асуудлыг бол олон улсын анхаарлын түвшинд авчирч энэ хүрээндээ бол Улаанбаатар хот Монгол улс маань дэлхийд дахинд бас нэг нэр хүндээ өсгөх бид бүхэн энэ хурлыг ашиглаад энэ хурлыг зохион байгуулж байгаа орныхоо хувьд бол хөрөнгө оруулалтын ажлуудыг бол бас татаж авах ийм нөхцөл бололцоо бүрдэх юм аа. Дараагийн мэдээ, цөлжилт газрын дороотлын асуудал нь цаг хугацааны уртад динамик хандлагатай болж 10, 20, 30 жилийн хугацаанд явагдаж байна. Цөлжилтөөс үүдэн Монгол орны хэмжээнд шар шороон шуурганы давтамж нэмэгдэжээ. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдал, ургамал хөрсөнд асар их нөлөөлөл учруулдаг. 5 жилд нэг удаа Монгол орны цөлжилт газрын дороотлын үнэлгээг хийдэг бөгөөд 2020 оны судалгаагаар цөлжилтөд байгалийн хүний хүчин зүйл нөлөөлж байгаагаас хүний хүчин зүйл нь давмгаалах хандлагатай байна. Цөлжилтийн судалгааг уламжлалт болон сүүлийн техник технологиг ашиглан хийдэг байна. Монгол орны ялгууртай экосистемийн хүрээнд явагдаж байгаа цөлжилтийг үнэлэх, төлөв байдлыг тодорхойлох, цөлжилттэй тэмцэх, газрын дороотлыг бууруулах, шинэ технологиг нэвтрүүлэх чиглэлээр Шинжлэх ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны салбар ажиллаж байна. Тус салбар нь 3 суурин судалгааны төвтэй. Суурин судалгааны төв нь 3 өөр экосистемд судалгаа хийдэг бөгөөд Дархан ул аймгийн Орхон суманд, Говьсөнбөр аймагт Булган аймгийн Элсэн тасархаад үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол орны хэмжээнд бол энэ цөлжилтийг судалдаг ганцхан газар байдаг. Энэ бол Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны салбар байдаг. Манай салбар бол нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй ямар арга зам байна, цөлжилтөд тэмцэх юм технологиуд байна гэдгийг тэнд туршаад орон нутгийн иргэдэд сургалт хийгээд ингээд санд болгоод засаг даргын тамгын газар мөн орон нутгийн иргэдтэй хамтраад энэ ажлуудыг явуулж байгаа. Жилд бид бол нэг 4-5 сургалтыг бол мөн зохион байгуулдаг ард иргэдтэй хамтарсан, орон нутгийнханд хамтарсан юм байдаг байгаа. За бидний ажлыг бол мэдээж бас орон нутгаас бол маш их дэмжиж ажилладаг.
26 онд бол энэ COP17 хурал бол Монгол улсад зохион байгуулсан. Энээс өмнө бид бол энэ цөлжилтийнхаа үнэлгээг хийгээд одоо Монгол орны хэмжээнд ингээд үнэлээд одоо бид ингээд бэлтгэл ажлыг хангацсан байх нь үнэхээр чухал байна. За мөн энэ цөлжилтийн үндэсний төвөө бас ингээд байгуулсан байх нь чухал байна. Нөгөө талаас бид хууль эрх зүйн орчныг үнэхээр ингээд тодорхой сайн болгож чадахгүй бол энэ ажлууд бас ингээд цааш явхад их хүндрэлтэй байгаа гэдэг. Тийм болохоор энэ цөлжилтийнхаа хуулийг цөлжилтөд тэмцэх хууль гэж энэ хуулийн ажилдаар бол бас ажлын хэсэг байгуулагдсан. Одоо би нэг гишүүнд байгаа ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуулийнхаа орчныг бас айгүй тодорхой сайн болгох ийм шаардлага бол бидний өмнө бол үүсэж байгаамаа. COP17 мэдээллийн цагтай хамт байгаа танд цахим таймаа хүргэе. Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Мөнх тамир цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны ажлын алба нийслэлийн COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзан хурлын бэлтгэл ажлын явц тулгамдж байгаа асуудлууд болон салбарын ажлын талаар ярилцлаа. Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай танилцж энэ асуудлыг анхаарч ажиллахаа хэллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны ассамблеийн 7 дугаар чуулганы хүрээнд 80 орчим улсын дэд сайд нар оролцож байгаа энэ үеийг ашиглан цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 16 дугаар баг хурлын ерөнхийлөгч Сауди Арабийн хаант улсын засгийн газар гангийн асуудлаарх албан бус дэд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар олон жилийн турш хэлэлцэгдсэн боловч нэгдсэн зөвшөлтсөлд хүрээгүй гангийн менежментийн асуудлыг цаашид урагшлуулах, улс орнуудын байр суурийг ойртуулах шаардлагыг онцлон хэлэлцлээ. Арга хэмжээнд оролцсон сайд нар 2026 онд Монгол улсад зохион байгуулагдах талуудын 17 дугаар баг хурлыг уг асуудлаар ахиц гаргах, түүхэн шийдвэр гаргах боломж гэж үзэж байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо цуглан шийдвэр гаргах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгтлээ. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарын бичгийн дарга Батбаяр өнөөдөр Японы байгаль орчны яамны хүрээлэн борчны менежментийн газрын олон улсын хамтын ажиллагааны албаны дэд дарга Юми Ясуда, Аз дахь агаарын бохирдлын судалгааны төвийн захирал Кеничи Сато нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улс 2026-нд Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын үеэр Зүүн Хойд Азийн цөлжилт шорон шоргоны ажлын хэсгийн 18 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Ойлголцол, зөвшөлтсөл, хамтын ажиллагааг эрхэмлдэг энэхүү талуудын баг хурал нь цөлжилтийн шалтгаан нөхцөл, газрын дороотлыг бууруулахад гол анхаарлаа хандуулах юм. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын ураа өг урьдчилсан байдлаар гарсан бөгөөд их дэлхийгээ сэргээж итгэл найдвараа бадраа гэжээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.